Монгол Улсын засгийн газрын 2017 оны 4-р сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр нь 2017-оос 2020 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсын 15-аас дээш насны хүн амд хепатит B, C вирусын халдварыг илрүүлэх, онцлох, эмчлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Статистик мэдээллээр 2016 онд 5991 халдварын тохиолдол шинээр бүртгэгдснээс 2976 эмэгтэй, 3015 нь эрэгтэй хүмүүс байна. Үүнээс 2160 буюу 50 орчим хувь нь элэгний хавдартай иргэд байгаа юм а. 2016 оны байдлаар нийт өвчлөлийн 1014-өөс 40 насны иргэд, 1565-аас дээш насны иргэд, 3491 нь 40-оос 65 насны иргэд. Монгол Улсын хэмжээнд нийт нас баралтын тоон үзүүлэлтийг авч үзвэл 15% нь элэгний өвчлөлөөр нас барсан байна. Тэр дундаа 40-оос 65 насны иргэдийн донд элэгний өвчлөл хавдар их байгаагаас шалтгаалan Элэг бүтэн Монгол хөтөлбөр 2017 онд 40-оос 65 насны хүн амд, 2018 онд 15-аас 39 насныхан болон 65-аас дээш насны хүн амд элэгний вирус тоолох шинжилгээ, оншилгоо, эмчилгээг хийхээр болсон байна. Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрт хамрагдахын тулд иргэн та харьяа, өрх, сумын эрүүл мэндийн төвд хандах, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан байх, хаягжилт тодорхой байх, 2017 онд 40-оос 65 настай байх, 2018 он 15-аас 39, 65-аас дээш настай байх зэрэг шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй юм а. За Монгол Улсын засгийн газраас 2017 онд Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Говьсөнбөр аймагт Элэг бүтэн Монгол хөтөлбөр маань 5 сарын 5-нд нээлттэй хийгээд өрх анхны шатан дээр BC вирусыг илрүүлэх шинжилгээ хийгдээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр вирусын ачаалал тоолох шинжилгээнүүдийг хийж байна. За Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд нийт Говьсөнбөр аймгийн хэмжээнд 3906 хүн хамрагдана. Үүнээс одоогийн байдлаар нийт 2795 хүн хамрагдаад хөтөлбөрийн маань хэрэгжилт 71.5%-тай явагдаж байна. Элэг бол хүний биеийн лаборатори юм. Элэг нь 1.5 орчим килограмм жинтэй бөгөөд хүний биеийн хамгийн том эргэтнүүдийн нэг юм. Таны элгээр хоногт 2000 хүртэлх литр цус дамжин өнгөрч, хоногт 300-аас 400 удаа цус шүүдэг байна. Харшил үүсгэгч бодисууд, хорт бодисуудыг биеэс гадагшлуулж, зарим амин дэмийг нөөцлөн хадгалдаг эрхтэй юм а. Таны элэг ямар үүрэгтэй вэ? Элэг нь хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм. Элэг дараах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Нийлэгжүүлэх, уурга үйлдвэрлэлээр халдвартай тэмцэх цус алдалтыг зогсооно. Агуулгах, эмийн бодис, витамин, сахарыг хадгалж энергийг үйлдвэрлэнэ. Цус үүсгэх, цусны хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж А, Д, Е, К витаминуудыг зохицуулж нөөцлөнө. Цэвэрлэх, хорт бодисууд болон эм согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэнэ. Хувиргах, эдсэн хоол хүнсийг уурга болгон хувиргаж булчинг тань хөдлөхөд туслана. Элэг бүтэн Монгол хөтөлбөр Говьсөнбөр аймагт хэрэгжиж эхэлснээс хойш нийт 2795 хүн хамрагдаад байна. Энэ хамрагдсан хүмүүсээс C вирусын халдвартай 276, B вирусын халдвартай 194 хүн тохиолдол илрээд байна. За C вирусын халдвартай 276 тохиолдлоос 85 хүн бол вирусын идэвхжил өндөртэй гарч байна. За энэ вирусын идэвхжил өндөртэй гарсан нийт иргэд маань одоо эмэн эмчилгээнд хамрагдана. За бусад вирусын ачаалал тоолох шинжилгээнд вирус идэвхжилгүй гарсан тохиолдолд бол эмчийн хяналтанд орж 3 сар тутам элэгний үйл ажиллагааны шинжилгээ өгөх, мөн эход 3 сар тутам харуулах ингээ хяналтанд явнаа. За элэгний BC вирусын халдвар маань бол одоо хурц архаг гэж бол 2 байдаг. За хурц гэхээр бол одоо эхний 6 сарда өвчилж байгаа энэ өвчлөлийг хурц вирусын халдвар аваад эхний 6 сарда илэрч байгаа энийг бол хурц гэж хэлдэг. За энэ дээр бол илэрх шинж тэмдэг маань ариас салст шарлах, за мөн шээс шарлах, тэгээд элэгний үйл ажиллагаанууд биохимийн шинжилгээнүүдэд бол элэг задралын шинж тэмдэг буюу биохимийн шинжилгээнд өөрчлөлт илэрдэг.
Элэгний архаг өрөвслийн үед бол одоо тийм их тодорхой шинж тэмдэг илэрхгүй хүн удаан хугацаагаар явж болдог. Энэ маань 5-аас 10 жил явах юм бол элэгний хатварл буюу цирроз, 15-аас 20 жил явах юм бол элэгний хавдар шилдэх юм аюултай. Элэгний архаг эмгэг үүсгэгч шалтгааныг 3 том бүлэгт хуваан авч үздэг. Нэгдүгээрт элэг гэмтээгч вирус, нингийн халдвар. Манай улсын хувьд элгийг сонгомлоор гэмтэн архаг өрөвсөл үүсгдэг B, C, дельта вирусын халдвар өндөр тархсан байдаг нь элэгний архаг өвчин үүсгэхэд үндсэн шалтгаан болдог. Хоёрдугаарт хорт бодис. Тэр дундаа архи, тамхи, эм бэлтгэл, хими бодис. Хүний биед орсон ямар ч бодис цусны эргэлтэд орсон тохиолдолд бөөрөөр эсвэл элгээр дамжин биеэс гадагшилдаг. Тухайн бодисын тун хугацаа хүний биеийн онцлог зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалan илэрх шинж тэмдэг харилцан адилгүй байдаг. 3-дугаарт дотоод шалтгаан. Дархлааны урвал буюу хувь хүний бие организмтай холбоотой удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр элэгний архаг өрөвсөл үүсдэг. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд зорилт төлөвлөгийн 40-с 65 насны иргэдийг бол элэгний БЦ вирусын шинжилгээнд хамруулж байна. Энэ шинжилгээнд хамруулснаар бол тухайн хүн одоо өөрийнхөө халдвартай өгөөг бол мэдэж авнаа. Иймээс манай зорилттой төлөвлөгийн иргэд маань өөрийн харьяаллын өрхийн эмнэлэг дээр очиж одоо элэгний БЦ вирусын шинжилгээнд бүрэн хамруулах шаардлагатай байна. Элэг гэмтсэн үед дараах шинж тэмдгүүд илэрдэг. Ядарч сулдах, арьсан дээр улаан толб гарах, нойрмоглох, гидэс цанхайх, арьс захтнах, гидэс дүүрэх, арьс харлах, хоолнд дургүй болох. Та бүхэн элэгний өвчлөлөөс хэрхэн хамгаалах боломжтой вэ? Архи, тамхи, бүү хэрэгэл, хөгц мөөгөнцөртэй хүнс бүү хэрэгэл. Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэгэл. Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авч хэвших. Ажил амралт хоолны дэглэмээ зөв зохицуулах. Арьс салтын бүрэн бүтэн байдлаа хамгаалах, эрсдэлтэй тарилга, чих цоолуулах, шивээс хийлгэх, гоо сайхны мэс ажилбар хийлгэхээс зайлсхийх. Тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэх, заавал өөрийнхөө дэргэд задлуулах, халдвар хамгааллын дэглэм сахих, тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах, сэтгэлд тааламжгүй газар холлохоос зайлсхийх, өдөрт дор хаяж 3-аас 5 удаа гараа угаах, хит өөх тостой хоолноос татгалзах,